За, энэ Мосо бүгдэр байгаа сургагчнуудын талаар танилцуулъя. За, эндээс болохоор биологи 8 дугаар ангийн номыг бол их гоё янзлсан гэж өөртөө их танилцуулж үзвэл тийм эле биологи мөгчнөр харж үзнэс. За, эндээс энэ хичээл сонгох. За, дүрслэх хурлын хичээл рүү орё. Дүрслэгийн хичээлийн номон дээр ингээд сургагчнуудаа бүгдийг нь ингээд энэ зураг, видео хичээл, 3D хичээл, нөгөө дасгал ажлын дэвтэр сорилуудаараа ингээд бүгднийг яасан бахна. Холбоод өгсөн байгаа. За, энэ зураг байвал ингээд зурган дээр нь дарахлаар зураг гарч ирж байна тийм ээ. Энэ 3D гэж байвал энэ агуулгатай холбоотой энэ мозаик дээр ямар одоо 3D бэлгийн хичээлүүдэн тий тэд нартэй бүгдээрнтэй нь холбоод өгсөн байна. За, энд болохоор Мона Лизад холбогдсон. За, энд Ньютон талаар энэ бичлэг байгаа юм байна. За, энэ бичлэгтэй нь холбоод өгчихсөн ч гэх юм те. Иймэрхүү бэлэн мэдээллүүдтэйгээ шууд ингээ холбоцсон учраас сурах бичгтэйгээ манай багш нар нэлээд сайн танилцах юм бол их авууштай зүйлүүд нэлээд байгаа хаа гэж харж байна. За, энэ видео нь жоох гацаад байна. За, гацц. За, тэгвэл энэ математикийн ном руу орох. За, одоо энэ математикийн номон дээр ингээд дасгалууд ингээд хийгээд өгчихсөн. За, зөв хариуг нь сонгочод эндээс асуух юм бэлэн худлаа энэ зөв гэдэг ингээд гараад ирсэн. Ийм дасгалууд. За, энэ чадваршлах хэрэгслүүд. За, өшөө энэ тооны самбар гэдэг ингээд ийм яг энэ агуулга дээр хэрэг болох юу байна тэр бүгдийг нь яасан. Энд холбоод өгсөн байгаа учраас биднэрт бол их айтайхан хэрэглэхэд их хэвтэйхэн байгаа. Тэм учраас манай багш нар энэ холбооснуудтай норж танилцаараа сурах хүчнүүдтэйгээ гэсэн танилцаараа гэж хэлэх байна да. Тэгээ энэ хичээл дээр хэрэгэл болох ийм дасгал тоглоомнуудыг нь хүртэл боломжсон байгаа шүү. Ер нь бол ихэнх сурах хүчнүүд дээр өөрчлөлтүүд орсон юм байна. Хавраас хойш. Тэгэхээр энийг нь манай багш нар орж үзээрэй.